Тэгээд энэ хөвчлэг маань саршины үеэр орохоор саршин цаас. За сайн байна уу бүгд саршины үүдээс саршины. Сайхан шинэлцгээж байна. За сайн байна уу бүгдээрээ сар шиндээ сайхан шинэлцгээж гин үү? Онд минь дорвоо. Би бас онд минь дорсоо. За энэ хөвчлэг маань цагаан сарын үеэр орох бах тэгэхээр бүгд сар шинийн минь төргий. Тэгээ энэ хөвчлэгээр ямар бичлэг байх вэ гэхээр надад Монголоос илгээмж ирсэн байгаа. Тэгээд энэ хөө илгээмжээ яг юу ирснийг бүгдээ хамтдаа үзцгээе. За олон юм яриад хоошууд бичлэгэнд орсон. За хамгийн ихэнх тараа юу атны үлдсэн байна. Эстетик ирсэн байна. Энэ хамтдан ингээд амны зугаа гаргахад бүр амар тохиромжтой юм шиг санагддаг. Ингээ шүдэнд хортой биш, чихэр мэхэрний агуулмж багтай. Тэгээд эрүүл арт цагаан эдийн учраас хүүхдүүдтэй ч гэсэн аваад өгөх тохиромжтой. Цагаан сараар ч гэсэн ингээд тавгийн эдийн мэдэн дээрээ тавхад янз бүрийн чихэр тавьснаас илүү зөв сонголттой байх гэж бодож байна. Тэгээд зугаарт юу ирсэн байна. За дараагийнх нь болохоор цайны идэ. Энд чинь яг ийм гоё Монгол цайны идэ шиг цайны идэ байхгүй шүү дээ. Тийм учраас ингээд цайны идэ бүр ингээд хэрэгээр ингээд олныг уулаарай гэсэн байхгүй юу? Заримдаа ингээд нэг банштай цаймаа хийж уух ч юм уу тэгээд ингээд сүйтэй цай хийж уух гэхээр цайны идэ олдохгүй. Тэгээд тэрнээс болоо ингээд сүйтэй цай хийж уудаж чадахгүй, банштай цайгаа хийж уудаж чадахгүй. Тэгээд бүр ингээд цайны идэ заавал явуулаарай гэж загсан байгаа. Дараагийн нэг юм нь бас яг цайтай холбоотой нэг юм ирсэн байна. Тэгэхээр юу гэхээр за энэ ийм борцтой хийдтэй цайны идэнүүд тэгээ дотроо ингээ хийцэн байдаг. Борц мөр цагаан будаа, шар будаа мата юмнууд болохоор шууд ингээ буцалгаал банш машаа хийгээд тэгээд идэх юм бол айгүй амар. Монгол ч гэсэн бас ингээ нэг иддэг гэсэн юм аа. За дараагийнх нь юу вэ гэхээр энэ бол алдарт супер контент. Энийг нөгөө нэг арай өөрийн төрөл өгдөг шиг та гэж санаж байна уу? Энэ доторх нь юм бор биш юм цагаан төрлийн өгсөн шүү дээ. Дээр үед жоохон байхад энэ өгсөхгүй. Тэгээд тэр одоо байхаа болсон болохоор энэ төрлийн. Тэгэл энэ хаантай байхгүй юм чинь. За дараагийн юм юу вэ гэхээр тэгээд юм хөшөө шиг юмнууд загсан байж магадгүй. Гэтэ гадаад дэдэг хүмүүс угаасаа намайг ойлгох байх гэж бодож байна. Юу гэхээр шартас. Айгуу ингээд дахлаа махлаа болох ч юм ингээд ядарч сүлдсэн үе цаанаасаа нэг юм монгол хүн байна да одоо. Нэг цайтайгаа ч юм уу те ууж байгаа одоо зарим хүмүүс чи кофетойгоо ч гэсэн холиод нэмлэх те би кофетой холж ууж үзээгүй те. Шартас ер нь бол айгуу бит сайн ялангуяа монгол хүнд айгуу сайн болохоор шартас ингээд загсан. Тэгээ энэ айгуу амар заяа ингээд халбахтай. Тэнгүүд ингээд нэг нэгээрээ ингээд би задлаад үзэх үү. Хэрэгэлдэг хүмүүс мэдчихэл байгаа хэлтэй. Гэтэ хэрэгэлдэг хүмүүсээс байж магадгүй ч задлаад үзүүлээ. Ингээд нэг юм ширхэг ингээд пакетлцсан. Тэгээд ишүүд ингээд нэг ширхэг нэг удаагийн хэрэглээнд ингээд утгаад идчихнэ. Ууцсан. Монгол хүн байна дажт. Дараагийн нэг юм бас л жоохон та нар намайг хөшүүн гэж бити бодоорой. Би чинь дөнгөж 20 настай. Тараа! Арван гэрэл. Жоохон хаад ингээд эмээгэндээ очиод ингээд юу байдаг гэсэн юм. Хонь гэж ингээд та хэд мэддэг хүмүүс мэддэг гэж магадгүй. Зарим ингээд мэдгүй хүмүүс бас байж магадгүй л те. Энийг ингээд шат тосмос тэгээ нөгөө зөөх юм өөхөдөө ингээд зуураад тэнгүүтээ гараараа ингээ базаад яг ингээ нэг юм хон шиг юм хэлбэртэй болоод тэгээ ингээ өгдөгс хэвгүй. Тэгээ тэрийг тэгээ амар гоё. Тэгээл нөгөө нэг хөдөө яг усан дээр тоглож байгаа бол усан дээр тоглож амар үлддэгчтэй гиз бүр тэгээл бүр ходоод нуруу хоорондоо наалгах шахаал ирэхэд ингээл имээ ингээл дий зурцсан амир бараг болох гэдэг шүү. Тэрийг нэдэг болохоор. Тэгээ энийг ингээ зурцсан тэгээ ингээ амар тэр амар гоё амттай тэгээ ингээ хоньны хэлбэрт оруулаа хоньг ингээ өгдөгс хэвгүй. Тэгээд гоёмтай болохоор бас энийг идмээр санагдаад загсан байгаа. Тэгээ ер нь айгүй үйл даадаг штэ энэ чинь нэг идсэн байхад ер нь нэлээд өсөхгүй дээ. Гадаадад байгаа хүмүүс рүүгээ хэрвээ иддэг болвол иймэрхүү юм болоорой бас. Энд чинь ингээ хил мэлээ зүгэл гараад ирнэ штэ ингээ ялбаа ясны швшаг мшиг тиймэрхүү юмнуудтай болохоор зүгэл гараад ирнэ. За. Дараа нь энэ бас миний өмнөх нөгөө нэг Монголоос илгээмж илгэсэн
хөвчлөг юм шүү дээ. Эндээр би бас нэг авсан байсан. Тараа. Арсны үрэл биш, ааруулны үрэл гэх юм уу? Ааруул биш. Ааруулны үрэл. Бас л ялгаагүй шүдэн сайн л хальтаа яг зэмтгүй. Шүдэнд муу биш. Чихрийг бодоход муу биш. Тэгээд ингээ хөөхд цагаан сараар гэсэн ингээ хөөхдөд ингээ бэлгэн нөхөд амар хөөх mooтай савлгаа мавлгаан ч гэсэн. Тэгээ гол нь ирүүл штэ юм чинь. Цагаан идэ. Учраас. Тэгээд иймхүү одоо үрэл мүрлснэг аваад идийг бол гараал зөндөөл байгаа штэ гол нь Монгол тэгээ цагаан идэний төрөл гэдэг утгаараа ингээ захиж авчруулад байгаа байхгүй юу? Тэгээ дараагийн нэг таран ягаан альбонгол энэ ихтэй жоохон ялуун л да. Гэтэ зүгээр гоё. Би заримдаа нэг юм ялуу юм идмээр санагдаа, заримдаа нэг юм ялуу юм гэхээр гэмээр санагддаг байхгүй юу? Гэтэ яг ялуу юм идмээр санагдсан үедээ тэгэхэд гоё. За дараагийн зүйл нь наркотик. Энэ дуртай идтэй. Би л амар дуртай. Гэтэ самран жоохон хатуу болохоор шүд жоохон өвдөхгүй гэдэг л да. Гэтэл гоё. Дараагийнх нь цагаан сарлахсан байна. Яг 5 градусд араад гэхдээ нөгөө хилээр гарахад хориотой бүтээгдэхүүнд орохгүй нөгөө сүүн бүтээгдэхүүн чинь хориотой тийм учраас нөгөө манай монголчууд чинь те юмыг аргалж сурсан хүмүүс нөгөө нэг юу гэдэг вүлээ вакуум жуулна гэдэг штеп нэг юм мөнгөлөг торнд хийгээд уданд хийгээд тэгээд бөмбөгдөр тэгдэг газар байт юм лээ вакуум жуулаад тэгээ явуулчих юм бол зүгээр энэ ч мэдгүй. Дараагийнх нь энэ бас миний өмнөх ингэ байсан. Шар сүний чихэр пребиотик тэ шар сүний чихэр. Би бас энийг ингээд анх идэж үзэхээс өмнө шар сүний чихэрээ гэл тэрнийгээр яаж чихэр хийдэм болоо гэж боддог байсан хгүй юу? Тэгээд муухан амтай байх гэж боддог байсан. Яг ингээд идээд үзсэн чинь бүр амар гомтой заяа. Тэгээд захиж болсон байгаа. Монгол хөлтөрийн Монкондын гэдэг юм чихэр байна. Цагид бас идэж үзээрэй. Хай тэгл шүү. Тэгээд дараагийнх нь таран өвөжийн шанстай юм. Би бас ингээд Монгол сурдаг ustad заяа. Нөгөө нэг заримдаа ингээд мөнгөгүй үе хоол авч идэх үе идэггүй л байгаа штэ. Тэнгүүд энийг ингээд идчихээр би ингээд тал мал идэл ингээд цадчихдаг заяа. Тэгээ ингээд идээд ер нь бол өдөртөө ингээд өлөд аваачдаг гэсэн. Энэвэн. За. Дараагийнх нь Хадим Монгол брендийн энэ бэлэг хоолнууд. Шууд ингээд буцаад дотор нь ингээд борцсон байдаг. Тэгээд гоймон бор будаа ч юм уу тэдэр нээж идэг. Тэгээд төлөө буцаа бутлаа. Даас ингээд бусад юмудаа хийгээд буцаад иддэг. Айгуу гоё амттай. Яард сандарсан, хоол хиймээргүй санагдсан. Тэгээд амар заримдаа ингээд хичээлээсээ орж ирэл айгуу ядарсан уу ягаа штэ. Тэр үедээ орж ирээд шууд буцаад идчих юм бол айгуу хурдан болно. Тэгээд хоёр хүн бараг нэгийг ингээд хуваагаад идчихэд ер нь болдог. Баггүй юу? Хадим Монгол брендийн амттай. 3 төрлийн байсан юм. Цагаан будаатай, туузан гомтой, гурван будаатай. Энэ яг 3 төрлийн байсан. 12 төрлийн гарсан гэж би нэг рилэн дээр үзчихсэн юм. 12. Өмнө нь бол намайг наашаа ирэхээс өмнө л 3 төрлийн дэдгээс энэ гурвуулаад гэсэхгүй юу. Тэгээд сүүл 12 төрөл нэмэгдээ гарсан гэдээсэн. Тэгээд дай гоё юм. Нүгэл. Алибабагийн шинэ төрөл гарсан биш. Өөдөө байдаг байсан юм болов уу? Энэ Алибаба биш юм болов уу? Ийм юм байна. Энэ бол Алибаба байна. Тийм үү? Цагаан Алибаба. Вау. Би амьдралаа анхудаа цагаан Алибаба барьж. Энэ бүрийн бүдүүн болсон юм шүү. Хоёр байдаг үлээ. Нэг байдаг үстэй. Энэ одоо ихэр болсон юм ааш. Ийм болч. XXL нэ. Энэ сайт юм. Нэг юм. Тэгээ үнэхээр хэлэхэд яг жоохон байхад иддэг байсан Алибаба одооны Алибаба бүр шаад жоохон байх бүр ингээд нэг аманд ороод уусна гэдэг шиг бүр амар гомтой байсан чинь одооны Алибаба нэг тийм гоё байх болсон. Би нэг хөвшөөж гэрээд их юм.
Гэтэ энэ нэг юм ингээ анх удаа харж байгаа юм ингээ хурдан ивчсэн санагдаад байна. Цагаан өнгөтэй. Гаднах шоколад нь байгаа юм болов уу? Тэгвэл энэ бас алив баба. Одоо энэ арай хүүхэд юм аа. Энэ аавны хүүхэд нь биш. Сүүлийн үеийн алив баба. Энэ их дотроос самартай юм байна. Алив баба чинь самартай гэдэг үү? Үгүй хаа. Самаргүй гэсэн самаргүй юм аа. Энэ болохоор самартай төрлийн юм шиг байна. Гэтэ яг энэ алив баба биш хаа. Өөрөөр нэг үйлдвэр нь нэг аахгүй. Шикава. Тэгээд ингээд энэ хүрээд миний Монголоор ирсэн юмнуудын танилцуулга дуслаа. Нарыг тагад бас хэрвээ Монгол гадаадад амьдардаг, өөртөө Монголд байдаг тэгээ гадаадад амьдардаг найз, одоо тэгээ үр хүүхэд ах эгч нартаа юм явуулахыг хүсэх юм бол яг эдгээр саяны одоо бичлэгэн дээр гарсан шиг эдгээр юмнуудыг явуулах юм бол үнэхээр их баярлаж хүлээж авна шүү. За тэгээд бичлэгийн хүртэл үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Таалагдсан бол лайк, subscribe хийхээ битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Ташиндээ сайхан шинээрээ.